Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэл дор зохион байгуулж байгаа тэмээн дээрээс наран ойрхон өвлийн их наадам болон улсын тэмээчдийн 5 дугаар зөвлөгөөн Дундгой аймгийн Мандалга хотноо болж байна. Өвлийн их наадмыг тэмээний өв соёл уламжлалт ахуйг сурталчлан таниулах, тэмээ сонирхогчид тэмээчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор улсын хэмжээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна. Дундгой аймаг сүүлийн 25 жилийн хугацаанд тэмээн сүргийн тоо толгой хамгийн их буюу 47,965 хүрсэн нь 127 орчим хувиар өссөн байна. Энэ жил их сайхан баяр, том баяр наадам манай аймаг зохион байгуулагдж байна. Туйл их баяртай байна. Цаашдаа дахин олон зохион байгуулагдаж малтайгаа ойрхон тэмээгээ оноод эдэлж сайхан байх болтугай л гэж хэлье да. Монгол Улсын их наадам тэмээний өвлийн ёсоор наадам дээрсэндээ их баяртай байна. Юуны өмнө Дундгой Мандал хотод болж байгаа нэг тэмээний баяр өнөөдөр өргөн дэлгэр сайхан болж байна. Тэ баяртай байна. 2025 оны мал толгойд 938 тэмээ олуулсан байгаа. Тэмээний ашиг тус их үзнэ. Тэмээ чи одоо говь нутагт ашиг тус таамтан. Наадмын хүрээнд Жилбэн тайлаг, Атан тэмээ, Хөгшин тайлаг, Тором гэсэн 4 насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээтэй бөөхэ уралдаан, тэмээн дээрээ шагааш өрөх тэмцээн, эмнэг тэмээний туйлаан зэрэг тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж байна. Мөн сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, шилмэл линк шалгаруулах уралдаанууд явагдаж байна. Үүнээс гадна Мандалга хотын төвөөр тэмээн парад зохион байгуулагдсан юм а. Монгол улсын хувьд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь одоо нэгдүгээр зорилт болоод байгаа. Зуны 3 сард хамгийн их жуулчин ирээд өвлөн хүн одоо ирэхгүй байгаа учраас жуулчны байгууллагууд маань бас тогтвортой орлоготой байж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бид нар бас аймагуудад өвлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм чиг үүрэг өгж байгаа. Тэгээд өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор Дундгой аймагт одоо энэ тэмээчдийн баяр наадам болон улсын зөвлөгөөн болж байгаа нь одоо маш өндөр ач холбогдолтой байгаа. Тэгээ энэ наадмыг бол бодлогоор соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам дэмжиж зохион байгуулалтанд оролцож ингэж ажиллаж байна. Тэгээд мөн гадаадын одоо бараг 30 гаруй элчин сайдын яамны төлөөлөгч зочдыг урьж оролцуулж байгаа. Энэ сайхан баяр наадам болж байна. Энэ олон хүн цугулсан байна. Сэтгэл санаа их өндөр байна. Цаг агаар сайхан байна. Манай аймагчин тэмээ адуу мал ер нь олонтой. Дундгой өлзийцэн маш олон тэмээтэй бас сайхансан байдаг. Соёл өв уламжлалыг таниулах хүрээнд тэмээний ахуй амьдрал, уламжлалт мэдлэг онцлогийг олон нийтэд сурталчлах, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн, тэмээний сүү цагаан эдээ, носон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, тэмээчдийн арга туршлага, бүтээгдэхүүний хэрэглээг олон нийтэд түгээндлэгрүүлж байна. Өнөөдөр энд тэмээний баярт ирээд маш их сэтгэл өндөр байна. Монголчууд тэмээтэйгээ ийм сайхан ойрхон байгаль орчинтойгоо ойрхон амьдарч байгаа. Дээрэс нь энэ их үзэсгэлэнтэй бас хүчирхэг энэ тэмээг ингэж одоо амьдрал ахуйдаа хэрэглэж ирснийг өв уламжлал соёлыг мэдэрч биеэр ингэж үзэж байна. Ийм олон тооны тэмээтэй газар бас очиж үзээгүй, ийм тэмээн донд орж үзээгүйгээрээ ирж харж бас биширч байна. Цаашид тэмээн сүргийнхээ үйлдвэр ухсаа, товаарлаг байдал, ашиг шим, хөгжүүлэлт зэрэгт анхааран ажиллах чиглэлийг баримталж байгаа гэдгээ аймгийн удирдлагууд хэлж байлаа. Энэ удаагийн тэмээчдийн зөвлөгөөнд 14 аймгийн төлөөлөл болон Дундгой аймгийн бүх сумд Монгол улсад суугаа элчин сайдууд оролцсон нь онцлогтой байлаа. Тэмээн соёл уламжлалт өвийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.